Бүх хүмүүстэй энэ өдрийн мэнд кино товчлолтой тахтай морилно. Энэ удаад 2023 онд гарсан сэтгэл зүйн триллер төрөл багтдаг The Seed-ийн кино бэлтгэлээ. Цүлийн голд нэгэн жаахан хүүхэд хүний хуруу хөхөн ийш тийш тэнүүчлэнэ. Энэ үед Виндам машинаараа цүлд иржээ. Тэрээр удахгүй болох нар хэртэлтийн зургийг авахд хамгийн тохиромжтой цэгийг олохоор явж бүр чадах чинээгээрээ өндөрт гарна. Хэдэн цаг хүлээсний эцэст тэрээр гайхалтай гэрэл зургууд авч чадсан бөгөөд буцахаар зэхив. Машин руугаа алхаж явахдаа тэр нэгэн модны жаахан сүүдэрт уйлан суугаа хүүг хараад цочирдов. Виндам хүүгээс хідэн зүйл асууж, түүнийг төөрчихсөн эцэг эхээ алдсан болохыг нь мэдэж авна. Тэрээр хүүд эцэг эхийг нь олоход туслахаар шийдэж, хүүг босгох үед гар нь маш их бохир байгааг анзаарна. Хүү Виндамын машин руу биш эсрэг зүг рүү дагуулж цүлийн гүн рүү алхаж эхлэв. Виндам хүүгээс асуулт асуусаар араас нь даах боловч хүү хариулахгүй байлаа. Хэдэн цаг алхсны дараа хүү ундаа нэхэхэд Виндам өөрийнхөө усны савтай уснаас хуваалцсан. Тэрээр энэ хавьд гар утасны сүлжээ байхгүйг анзаараад хүүг буцааж авч явхаар мөрөөр нь тэвэртэл хүү гинт уурлан түүнийг түлхэж орхиод зогтчихлаа. Хүү хангалттай хол зайд очоод Виндам руу ёочтой инээмсэглэж цаашгүй. Виндам хамаг усмаг газар тасварсныг мэдээд машинаа хайхаар буцсан боловч тэрээр бүрэмсэн төөрч утсан ч ажиллахгүй байв. Шүн болоход Виндам хадны нөмөрт хорвотох газар олохыг хичээх боловч хачин жигтэй чимээ сонсогцоор байсан тул унтаж чадсангүй. Тэр чимээг даахаар шийдэж явсаар мөчир дээр олон шилэн зонх зүүсэн байхыг мөн хавцлын ёроолд нэгэн эмэгтэй дуулж байхыг олж харав. Виндам ойртож очоод тэнд бүхэт бүтэн байшин байгааг хараад ихэд гайхжээ. Ойрхон шат байсан тул тэрээр унахаас болгоомжтойхон доошоо буув. Эцэст нь байшинд хүрч очоод хаалгыг нь тогшсон боловч хэн ч хариулсангүй. Виндам шууд дотогш орвол Алина гэх бүсгүй хоол хийж байлаа. Тэрээр ашиглаж болох утас эсвэл дам зааж өгөхийг гуйхад Алина өөрт нь утас байхгүйг тайлбарлаж хоолноосоо хуваалцав. Виндам юу ч асуусан Алинагаас тодорхой хариулт авч чадсангүй. Виндам өсөхгүй байсан тул зөвхөн ус ууж, Алина харин түүний порцийг ч мөн идэж орхив. Оройн хоолны дараа Алина Виндамыг хоноод явахыг урьдаг. Маргааш өглөө нь Виндам төрүүлж сэрээд чимээгүйхэн гадагш гарч бие засах зураа хавцал дээрх нэгэн хачин зургийг ажиглан зогсоно. Тэр ингээд явхаа шийдсэн боловч шат байхгүй болсныг мэдээд ихэд гайхав. Алина унтаж байсан тул тэр зургийн аппаратаа аваад ойр орчмын зургийг авч эхлэв. Эргэн тойрноо ажиглаж явахдаа илүү олон хачин зургууд, мөн нэгэн тор, амьтны өвөрмөц гавлын яс олж харав. Гинт чимээ гарахад Алина дээвэр засаж байхтай таарав. Тэр түүнд туслах зуураа шатны тухай асуухад Алина хүмүүс заримдаа аваад явчихдаг болохоор хаана байгааг нь мэдэхгүй байна. Удахгүй эсвэл хэд хоногоос буцаагаад тавьчих байх гэж хариулв. Виндам яаж гарахыг шаардахад Алина ганц зам нь тэр шатал байдаг юм гэж тайлбарллаа. Үүний дараа Виндам хавцлаас авирч гарахыг оролдсон ч зориулалтын хэрэгсэлгүйгээр энэ нь боломжгүй байв. Тусламж дуудаж хашгирсан ч хинч сонссонгүй. Тэрээр хамаг биеийн шороо болчихсон бууж ирэхэд Алина хувцсыг нь угааж өгөхөр болов. Тэр шөнө Виндам хүмүүсийн яриатай төстэй хачирхалтай чимээ сонсоод гадаж гарсан ч хэнийг ч олж харсангүй. Маргааш нь Виндам байшин нэгд нэгэнгүй нэгдсээр гартаа ороох болт алхах зэргийг олж аваад авирахтаа ашиглахаа шийдэв. Дээшээ авирч байхдаа тэр нөгөө хачин чимээг дахин сонсож энэ нь хүүхдийн хоолой болохыг мэдэв. Гинт дээрээс хин нэгэн гахаан талхоо шидэж тэрээр хальтран доошоо хүчтэй унав. Оройн Виндам сэрэхэд хүлэнд нь алхах зоогдсон байсан тул тэсхийн аргагүй өвдөлт мэдэрч байв. Алина алхахыг нь суглан авч түүнийг байшинд орууллаа. Дараагийн хэд хоногт Виндам өвдөлтөөсөө болоод хий юм харж байшинд нэгэн хүү өөртөө хамт байна гэж төсөөлөх болов. Энэ хооронд Алина сарын тэмдэг нь ирэх үеэр цусны туслаараа ханан дээр тэмдэг тавьж байлаа. Виндам эдгэрч эхэлсэн ч хүлэнд оголж дахин авирч чадхааргүй босноо мэдэв. Тэрээр гадагш гарч постомж ирэн хашгирсан ч хавцын дээр хүүхдүүд хариу өгсөнгүй. Виндам хэвийн амьдралдаа буцахыг хүсэн Алина дуурлаж ямар нэг зүйл хийхийг шаардсан ч Алина асуултанд нь хариулахгүй зөвхөн түүнийг асарч чадхаа хэлнэ. Яг тэр мөчид хавцын орой дээр хідэн хүүгүүд гарч ирэхэд Виндам тусламжгүй хаширлаа. Тэд түүнд туслахыг зөвшөөрсөн боловч эхлээд түүний дуртай өнгийг асуув. Виндам улаан гэж хариуллаа. Хүүгүүд хідэн цаг алга болж Виндам төөнөх нарны халуунаас сүүдэрт нөөгдөн хуучин амьдралаа санагалсан хитэрч доторх зүйлсээ харж суув. Хүүгүүд эргэж ирэхдээ Виндам руу ос шидэж өгөхөд тэрээр осыг биеэрээ ороож уйлаа. Гэвч хүүгүүдийн нэг нь тэр цэнхэр өнгийг сонгох ёстой байсан юм гэж хэлхийг тэр сонссонгүй. Алинаг цонхоор харж зогсох зуур хүүгүүд Виндамыг дээш нь татаж ихэсэн ч замын дунд зогсчихлоо. Ухаан алдах шахсан Виндам тэдэн рүү хашгирч осоор өөрөө авирахыг оролцсон боловч шах нь улам их өвдөв. Хүүгүүд түүнийг агаарт хідэн цаг зүйлттэй орхисон бөгөөд нарны халуунд Виндамын арьс улааж түлэлдэж эхлэв.
Гэнт нэг хүү түүн рүү шээж эхлэхэд бусд нь улсыг нааш цааш салжуулан нууцлаг хэлээр тарин мэт зүйл уншиж байлаа. Айдас давтсан Виндам Алинагаас тусламжгүй гуйхад Алина гарч ирэн хүүгүүдийг өнөөх хачин хэлээрээ загнаж улмаар хүүгүүд олсон арцнаар Виндам хавцлын хан мөргөн ухаан алдав. Виндам сэрээд зүгтхийг орогдсон ч хэд алхаад л унав. Алина түүнд эдлэр хүүгүүдийг цүлийн авчирсан золбон хүүхдүүд гэж тайлбарлаад мөн тэрээр Виндамыг одоо энэ газарт харьяалалдах болсон тул амьд үлдэхийн тулд томоотой байж чимээгүй байх ёстойг сануулв. Тэгтэл нөгөө хүүгүүд хавцлын ирмэл дээр дахин гарч ирэн түүн рүү нулимж эхлэхэд ба Алина харин хоолоо идэж тэднийг үл тоомсорлно. Үүнээс хойш Виндамд Алинатай хамт шинэ амьдралаа хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт үлдсэнгүй. Түүний хувцас нь бүрэмсэн илэгдэж мууцсныг анзаарсан Алина авдарнаас шинэ хувцас гаргаж өгөхөд тэнд маш олон эрэгтэй хүний хувцас байгааг хараад Виндам ихэд гайхав. Дараа нь тэрээр газар тариалангийн ажилд тусалж хавцлын нэгэн өвөрмөц үржил шимтэй хэсэгт үр суулгав. Түүнийг ажиллаж байтал нэг хүү дээрээс хайрцагтай зүйлс шидэж өгснийг Алина яаран гэрлүүгээ авч оров. Энэ удаагийн бичлэгийг олон улсын спортын компани хамтрах хүргэж байна. Та 18 нас хүрсэн бол сэтгэгд хэсэгт байршуулсан холбоосоор ороод манай сувгийн Нандин гэх урамшууллын кодыг оруулаад анхны урамшууллаа аваарай. Виндам тэдгэрийг хаанаас олсныг асуухад Алина энэ хамаагүй гэж хэлээд дотроос нь гарсан вискиг түүнд өгөв. Өдрүүд өнгөрөх тусам Виндамын бухимдал улам нэмэгдэв. Учир нь Алина зөвхөн шаардлагатай үед ярьж, олигтой яриа өрнүүлдэггүй байлаа. Түүнийг гомдлоход Алина "Чи хангалттай согтсон байна" гэж хэлээд л огтойг нь дахин өгсөнгүй. Тэр шөнө хүүгүүдийн шуугилдах чимээг сонсоод Виндам Алинагийн сануулгыг үл тоон гадаршгүйж гарав. Тэрээр өөрийгөө хамгаалахаар сүгшүүрэн авч, орчин тойрноо нэгдсээр эмэгтэй хүн шиг хувцасласан нэг хүүг олов. Бусд нь ойролцоо инээлдэж гүйцгэн. Тэд Виндамын анхаарлыг сарниулж байх хооронд нөгөө эмэгтэй хувцастай хүү түүн рүү дайрч газар унган нүрийг нь долоож түүнийг үл хүндэтгсэн үгээр дуудав. Виндам түүнийг түтгэж орхиод тайлбар шаардан хашгирсаар дотош гүйж орлоо. Сандарсан Алина зөвхөн "Чи намайг айлгаад байна" гэж хэлсэн ч Виндам улам чангаар хашгирч вискигээ буцаан авч үргэлжлүүлэн өөв. Алина түүнийг орондоо орохыг шаардахад тэрээр татгалзаж өөрийгөө тушаал авдал жаахан хүүхэд биш харин жинхэнэ эр хүн гэдгээ хэлв. Алина түүнийг эр хүн гэдэгтээ санаж нийгч улмаар хувцаа тайлж эхлэв. Биеэ угаасныхаа дараа тэр Виндамыг твэрч тайвшуусаар тэд дотн харилцаанд оржээ. Алина үүнээс огт таашаал авч байгаа шиг харагдсангүй. Харин гадаа хүүгүүдийн тарин унших чимээ сонсогдсоор байв. Хэдэн 7 хоног өнгөрч Виндам тарьсан ургамал нь ургаж байгааг хараад баяртай байлаа. Түүнийг талбайдаа ажиллаж байтал Лепус нэртэй хүү гарч ирэн тариалангийн явцын талаар асуув. Виндам түүнд олон зүйл зааж өгч цаашид зааж өгөхөр болов. Лепус талхаснаа илэрхийлж түүн рүү чихэр шидээд дараагийн удаа ундаа олж ирэхээ амлаа. Хүүг явсны дараа Виндам үргэлжлүүлэн ажиллаж байгаад хөрсөн дороос нэгэн бөгж хідэн түтхүүр олж хараад ихэд гайхав. Оройн Виндам хананд байгаа хуучин зургийн талаар Алинагаас асуулаа. Алина тэр эмэгтэйг өөрийнх нь ээж биш, харин анхны их гэж тайлбарлсан бөгөөд түүний талаар сайн мэдэхгүй гэв. Мөн Алина жирэмсэн босноо хэлв. Виндам үүнд хилэгнэж Алиныг энэ бүхнийг зохион байгуулсан гэж буруутган, ийм орчинд хүүхэд өсгөхөөс татгалзан Алиныг цус ойрцсон тэнэг хэмээн доромжлов. Хэд хоногийн дараа шууд тариалан руу дайрч ургацыг нь сүйтгэх бөгөөд Алина ч мөн туслахаар гарч ирж тэд боломжоороо бүхнийг засахаар хамтран ажиллав. Тэр шөнө Алина гадаа дуудуулаад байсан тул Виндам унтаж чадсангүй. Нэг өглөө Виндам хавцыг тойрон гүйж байтал гинт дээгүүр нь онгоц нисэж өнгөрөв. Гэвч тэд өөрийг нь харахгүй, сонсохгүй гэдгийг мэдэх тул тэрээр хашгирах гэж оролцсонгүй. Тэр мөчид Лепус гарч ирэн ундаа олж ирч чадаагүйдээ хүлцэл өчөв. Виндам түүнд юм зааж өгөхдөө "Хүү биндээс явахыг хүсдэггүй юм болов" гэж гайхна. Харин Лепус тэднийг ордноос гахыг зөвшөөрдөггүй гэж тайлбарлав. Бууж өгөхийг хүсээгүй Виндам түүнд Алинер жирэмсэн гэдгийг хэлээд тэд хамтдаа зүгтэж гэр бүл болж болохыг санал болгоход Лепус бусад хүүгүүдийг унтсны дараа ирж туслахаар зөвшөөрөв. Гэвч хүүгүүдийн нэг нь ирж Лепусийг аваад явснаар тэдний яриа тасрав. Үдээс хойш Алина Виндамын шахыг цэвэрлэхэд шархан алхуур нэгдэж дотор нь нүд харагдана. Гэвч энэ нь ердөө л зүүд байлаа. Орой хоолны үеэр Алина Виндамаас гадаад ертөнцийн тухай хэдэн зүйл асууж түүнийг гайхшруулв. Виндам эрх чөлөөтэй байх ямар байдгийг ярьж өгөх зуура чизбургер гэж юу болохыг тайлбарлах хэрэгтэй болов. Тэрээр хэрвээ эндээс явбал тэдний дундах энэ намгүн байдлыг санах байх гэдгээ ч хүлээн зөвшөөрөв. Хариуд нь тэр Алинагаас амьдралынхын тухай асуухад Алина "Ээж маань биднийг цүлд амьдардаг гэж хэлсэн. Учир нь гадаад ертөнцид зэрэглээ оршдог. Өөрөөр хэлбэл тэр нь бодит биш" гэж хуваалцав. Түүний бодлыг өөрчлөхийн тулд Виндам зургийн аппаратаа авчирч нар хэртгэтийн зургуудаа үзүүллээ. Тэрээр санамсаргүй байдлаар машиндаа авсан радиогоор хөгжим эгшүүлж буй богино бичлэг тоглуулв. Алина өмнө нь хизээж хөгжим сонсож байгаагүй тул инээд алдаж дахин тоглуулахыг хүслээ.
Тэр шөнө Виндам дүрлзэх гал болон хөвгүүдийн тарин уншиж буйг зүүдлэв. Өглөө нь Алина гадаа гарч ирээд тэдний дээр Хепүсийн цогцос дүүжлээстэй байхыг хараад башуудан уйлав. Тэрээр хөвгүүд рүү өнөөх хачин хилээрээ хашгирч байснаа англиар ах дүүс ингэдэггүй юм гэж хэллээ. Виндам энэ олон хүүхдүүд нь Алинагийн хөвгүүд байсныг ухаарах зур, Алина түүнийг өөрийнх нь хүүгийн үхэд буруутгаж, түүнийг банзаар зодож, торонд төвжив. Дараагийн хэдэн сарын турш Виндам торон дотор хоригдож, Алина зөвхөн хоол өгөх гэж л түн рүү дөхдөг болов. Хавцсын орой дээр хөвгүүд харагдах болгонд тэр анхаарлыг нь татахыг хичээх боловч тэд түүнийг огт тоосонгүй. Нэгэн өдөр Виндам хавцсын ирмгээр явж буй аялагч эмэгтэйг хараад өөрийг нь аврахыг гуйхад нөгөө эмэгтэй тусламж хайхаар явлаа. Харамсалтай нь хөвгүүд түүнийг түрүүлж олоод хөнөөчихөв. Үүнийг харсан Виндам сэтгэл санааны гүн хямралд орж тороо нүдэж сэгсрэх боловч Алина түүнийг огт анхаарсангүй. Нэгэн шөнө бүх хөвгүүд хавцас руу бууж ирэн тэдний нэг нь Виндамд тоор өгөхөд тэрээр нулимс тусуулан идэв. Үүний дараа нэгэн зан үйл эхэллээ. Хөвгүүд галыг тойрон бүжгэлж Алина тэднийг "Хөвгүүд минь, ах дүүс минь" хэмээн дуулна. Тэрээр хүүхдийнх нь наснаас үл хамааран нэгэн хүүг хөхөөрө хооллов. Дараа нь тэрээр нүдээ навцаар таглаж хөвгүүд түүний толгой дээр орны даван нөмөргөөд дээрээс нь цус асуув. Энэ бүхнийг харж суугаа Виндам эцэст нь юу болоод байгааг ойлголоо. Хөвгүүд гэмгүй аялагчдыг хавцалд авчирдаг бөгөөд Алина тэднийг уруу татаж дотн харилцаанд орсноор илүү олон хүү төрүүлдэг гэжээ. Энэ бол анхны эхийн эхлүүлсэн хачин жигтэй шүтлэг бөгөөд ханан дээрх цусны тэмдэглэгээнүүд нь түүнээс хойш хид хідэн их солигдсныг илтгэн. Одоогийн бүлэг хүүгүүд нь Алинагийн ах дүүс эсвэл түүний төрсөн хүүгүүдээс бүрддэг байна. Харин ирчүүдийг хөнөөж газар булдаг байсан нь хавцлын тэр хэсэг яагаад үржил шимтэй байсан. Мөн Виндам яагаад тэндээс хүний эд зүйлс олсны учир байжээ. Хожим нь Алинаг хүнжил авчирч өгөхөд Виндам томоотой байхаа амлаж түүнд хүссэн хэмжээгээр нь хүүхэд гаргаж өгье хэмээн ятгахыг оролдов. Тэрээр хүүхдүүдийг нь сургаж жинхэнэ гэр бүл болно гэж амлалаа. Тэр Алинаг өөрийн талд оруулахын тулд романтик үгс ашиглан залхихыг оролцсон боловч Алина түүнд хуурцсангүй. Харин ч түүнд хизээч сонголт байгаагүй бөгөөд тэр бол ердөөл үр тогтоогч, төдий зүйл гэдгийг хэлв. Алина хэрв төрөлтөнд ямар нэг зүйл буруугаар эргвэл хэрэг болж магадгүй гэж тооцсон. Хүүхдээ төрөх хүртэл түүнийг торондоо байхыг тушаалаа. Хэсэг хугацааны дараа Алина төрөх дөхөж тисхийн аргагүй өвдөлт мэдрэн сэрв. Ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсэн тэрээр гадагшгүйж Виндамыг суллаад өмнө нь хизээч ингэж өвдөж байгаагүйг тайлбарллаа. Виндам түүнд туслахаар зөвшөөрсөн боловч түүнийг гэрлүүн түшиж явахдаа хавцлын ирмэг дээр хүүгүүд байгааг мөн шат байрандаа ирсэн байхыг олж харав. Тэрээр аврагдах боломжоо алдахгүй тулд шууд л шат руу гүйж Алинаг газар орхив. Алина яг тэндээ шорон дээр төрлөө. Нялх хүүхэд уйлах чимээг сонсоод Виндам зогтосов. Тэрээр эцсийн эцэст өөрийн охинтойгоо уулзах шийдэв. Алина түүнд хүүхдээ хэдэн минут тэрүүлээд буцааж авахдаа энэ охин ирээдүйд шинэ их болно гэдгийг тайлбарлав. Алина түүнд хамтран ажилласанд талархснаа хэлэх бөгөөд хүүгүүд харин түүнийг бүслэн авч хоолойг нь хэрчин хөнөөлөв. Дараа нь Алина Виндамын эд зүйлсийг бусад ирчүүдийнхтэй хамт авдарт хийж харин түүний цогцыг гадаа өд хорхоо идэж орхив. За энэ хүрээд кино маань дуслаа. Сувгийг манд дэмжиж subscribe дараарай. Баярлалаа.